Мэдээ үргэлжилж байна. 2023 онд их хэмжээний хурд хундас орсны улмаас сэлб гол үерлэж 19,000 гаруй айл өрх цахилгаангүй болж нийслэлийн 26 орны 31,600 өрхийн 128,000 орчим иргэн мөн 141 орон сууц үерийн усанд давтаж 4 хүний амнаас ирсэн. Тус үерийн дараагаас сэлб голд үерийн даалан барих ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл тус ажил дуусаагүй байна. Энэ талаарх сурвалжлагыг сэтгүүлч Алтан үеийг та бүхэнд дэлгэрүүлж өргөнө. Энэ төлөвлөсөн сурвалжлагыг мэдээллийг яг одоо сэлб гол дээр байрлах үерийн далангийн ажил дээрээс мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр 2023 онд болсон сэлб голын үертэй холбоотойгоор энэ гол дээр бол одоо нэг талдаа 750 м, нийтдээ 1.5 км-ийн урттай үерийн далан барих ажлыг бол одоо 2024 оны 6 сарын 25-нд эхлүүлсэн байдаг. Тэгэхээр энэ ажлыг бол 2024 оны 10 дугаар сард дуусгах гэж хэлсэн боловч одоо яг өнөөдрийн байдлаар бол одоо ажил дуусаагүй. Яг нөхцөл байдал бол газар дээр иймэрхүү байгаамаа. Тэгэхээр энэ ажилд бол одоо нийт төсвөөс 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд иргэдийн зүгээс бол одоо үерийн даална нь стандартын шаардлага хангаагүй мөн ажлын явц хэтэрхий удаан өнгө үзэмжгүй гэдэг шүүмжлэлийг хэлж байгаамаа. Энэ зүгээр одоо шоронгийн аншигл юм барьсан байж таа. Тэгээ Улаанбаатар хотод ийм юм одоо байх нь зөв ч юм уу буруу ч юм уу тэгээд үер мэдээж байгалийн гамшиг амар хэцүү давгчгүй хүчин зүйл тэрийг мэдж байгаа. Тэгвэл жишээ нь ийм өндөр байхаар хэмжээнд байх одоо тооцоо судалгаа нь яг яаж гарсан амар тодорхойгүй те. Өмнөх хийгдсэн ажлуудаа бүгдийг нураацсан байгаа байхгүй те. Бас хайрын төсөөл байгаа байлгүй те. Тэгэхээр одоо ингээл 20-оос дээшээ бараг л зардал гарч ирэх чинь тэгэл хатвар хөдөлж байгаа хүмүүсийн мөнгө болохоор аимшигтай харагдаж байна те. Тэг хин нэгэн дарга нь өлссөн юм байлгүй дээ те. Тэгж санагдаж байна. Удаашралтай л явагдаад байгаа юм да ажил тийм л багш. Өнгөд мэдээж муухай л та. Шорон мороо уулаад айгүй сонирм болгоцсон байл шин гол нь яг байгалаараа л аюул гоё шүү дээ. Тэгээд далангийн яг л хамгаалтыг зориултын хамгаалт хийгээл хийчихвэл сайн байна. Тэгээд хурдан шуурхай хийх бол одоо ингээл 100 боллоо ш. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс далангийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа Бэлгүн Монгол Construction компани талбай инженертэй утсаар холбогдсон боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм а. Харин Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас дараах хариултыг өглөө. Өнөөдөр энэ далангийн одоо хан өндөр юм шиг харагдж байгаа боловч энийг гадна талаараа мэдээж эн чинь дахиад эргээд хуучин хэмжээндээ нэг 2.3 м орчим шорон оолох хийгдэн. Тэрийгэ дагаад мөн төгчтэй ажил бас явагдах юм аа. Энэ дэр бол нэг тий одоо хүмүүс одоо янз бүрийн өнцгөөс нь хандж байгаа шиг байна. За эдгээр одоо хүмүүс ярьж байгаа. За энэ сэлбэ доош нь ухчих болоогүй мө гэд. Ухаж болно. Ухаж боллоо гэхэд нөгөө энэ байгальд энэ хотыг чимж байгаа гол горих маань үндснээ сэргээд алгуулчихдаг. Сэргээд доошо энэ газрын доорх ингэгээр урсаад явна. Урс нь доороо орчихсон. Нөгөө талаасаа эргээд тухайн барилга очны барилгын суур дуу нэвчих юм үзэгдэл бас давхар гараад явдаг юм сөрөг талтай байд юм аа. Энэхүү байгууламжийг барихад нийт 20.5 тэрбумыг төсвөлсөн бөгөөд 2023 онд 9 тэрбум төгрөг, 2024 онд 10.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна. Харин бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа орчны тогтчлтын ажлыг хийх бөгөөд одоогоор шаардлагатай төсвийн тооцоолол гараагүй байна. Гэвч бодит байдал дээр 20 орчим тэрбумыг зарцуулаад байгаа тус ажилд иргэд сэтгэл дүнжур цаашлаад ажлын явц хэтэрхий удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандж байна.